Шин чанарын бүтээмж, хөгжлийн түүч, хамтарсан сурвалжлага Өвөр Монголын урт үзэх орны Төвхө хот дахь Өвөр Монголын радио телевизэд энэ сарын 24-ны өдөр нээлттэй хийлээ. Энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү хамтарсан сурвалжлагын хүрээнд Хятад, Монгол, Оросын холбооны Бурад улсын 20 гаруй сэтгүүлчдээс бүрдсэн 3 орны хамтарсан сурвалжлагын баг маань Өвөр Монголын урт үзэх орны Төвхө хот, Бугад, Ордос, Баяннуур зэрэг хотуудад очиж шинэ эрчим хүч, хөдөө аж ахуй, дижитал ухаалаг үйлдвэрлэл, дата хэмнэл оюун ухаан зэрэг салбарт хэрхэн шин чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж байгаа талаар сурвалжлан мэдээлэх юм байна. Манай энэ Хятад, Монгол хоёр улс бол мөнгөний хөрш Гэтэл хоёр талаараа бие бие харилцан ойлгоцох энэ бол том чухал. Энэ донд бидний зөвлөл мэдээллийн чухал үйл үзүүлэлт байхаа гэж боддог. Тэгэхээр бид энэ удааны хамтарсан сурвалжлагыг зохион байгуулж хоёр орны олон ард түмэн харилцан ойлголцох ийм зөвлөл мэдээллийн уулгуудыг хангааж Өвөр Монголтой танилцах энэ үүднээс зохион байгуулж байгаа юм байна. Би энд олзуурч байгаа нэг юм нь манай цаг хөтөлбөрт технологи 360 гэж булан ордог. Энэ мэдээний буланд ихэнхдээ ордог сэдв маань ер нь л нэг хөрш улсад маань Хятад улсад ямар шинэ технологийн дэвшлүүдийг ямар салбарт яаж хэрэгжүүлж нэвтрүүлсэн бэ гэдэг энэ мэдээлэлүүд аягүй их ордог. Тэгээд тэндээс би уншиж ирсэн тексттэй одоо энд би нүдээр харах гэж юм гэж төсөөлж байгаа. Ер нь бол энийг нь бас одоо манай улс ч гэсэндээ хэрэгжүүлээд туршлага судлаа явахад бас болох юм шүү гэдгийг бас би Монголынхаа үзэгчдэд чадах чинээгээр хүргээд дамжуулах гэсэн ийм л одоо нөгөө хүлээлттэй, зорилготой гэх юм уу тийм ингэж л ирсэндээ тэгээд энэ бодож байгаа бүгд маань одоо биелэх байхаа л гэж бодож байна.